Өөрснөсtöйд одоо Зохион аймгийн Отгон сумын Боён тавийн нутаг Отгон дөнгөр ууланд авирал хийхээр уулын спортын мастер сүрэн жаваар ахлуулж авсан 30 иргэнээс 3 жолооч нь уулын бэлд үлдэж 27 уулчин оргил өөд гараад буцах замд нь засан нуран үүснээс 10 хүн уулнаас бууж 17 уулчин сураггүй болсон тухай дуудлагыг 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутанд Дус багийн гишүүн Саран Чивэг онцгой хуулийн ерөнхий газрын гамшигын шуурхай удирдах зардан мэдээллийн төвд ирүүлсэн байна. Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Баруун Буянгааг ахлуулсан Завхан Баянгөлгийн Говь Алтай Увс Ховд аймгийн онцгой хуулийн газар, Уушдын холбоо, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгийн цагдаагийн газрын нийт 61 хүн 9 автомашинтайгаар 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 58 цагт минутанд Отгон сумын чиглэлд гарч Отгон дөнгөр уулын бэлд байрлах хяналтын цэгт очсон. Баяуулгийн Ховд аймгаас нийт 11 алуу хагч 1 автомашинтай мөн өдрийн 21 цаг 30 минутанд Ховд аймгаас хөдөлсөн. Завхан аймгийн Отгон сумаас цагдаагийн дэд алхагч Бом Эрдэнэ Ихэмч Бат Оргил, Байгаль орчны улсын хяналтын байцаагч Чөдөрбат, Байгаль хамгаалагч Бүрэн Зэвсэг, жолооч Хаян Хэрваа нарын бүрэлдэхүүнтэй 5 хүн 1 автомашинтай гарч уг газар 18 цаг 25 минутанд очсон. Онцгой хуулийн ерөнхий газрын даргын шийдвэрээр гамшигын шуурхай удирдлагын газрын дарга Хурандаа Мандах гэлэр ахлуулсан онцгой хуулийн ерөнхий газар аврах тусгай анги, нийслэлийн аврах анги, давтан сэргээх засах төв, гэмтэл суваг сэргээцлийн төв эмнэлгийн нийт 21 алуун хаагч, нарийн мэргэжлийн эмч совилогч, уушдын бүрэлдэхүүнтэйгээр Зэвсгүчний 303 дугаар ангийн Ми 171 Е нислэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 19 цагт Улаанбаатар хотоос нисч Баян хонгор аймагт 22 цаг 19 минутанд буусан. Мянгаргийн өглөө 21 цаг 34 минутанд Завхан аймгийн Отгон сумын тамгын газрын дарга Энх Оргил тэ уцаар холбогдож уулнаас 9 минут бууж ирсэн хүмүүсийн эхний байдлаар одоо нэрсийг нь жагсаалтыг нь авсан байгаа. За мөн одоо 10 хүнээс 3 уулчин 1 жолооч босч ирснийхээ дараа 4 хүн уул руу буцан авиралт хийж ослын газрыг шалгахад ослуулсан газарт ямар нэгэн хүний улмөр олдоогүй, нурангийн улмаас загс ихээр аваарсан байгаа тухай мэдгдсэн. Цаг уурын хэн бол одоо хас 2-оос доош байсан байна. Сураггүй болсон иргэдийг эрен хайх, аврах ажиллагаа үүссэн цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 22-ны өдрийн 14 цаг 53 минутанд Улсын онцгой комиссийн орлогч дарга, онцгой хуулийн ерөнхий газрын дарга Хошуу генерал Баадрал, Монгол улсын ерөнхийлөгч Батулга, ерөнхий сайд Төрөлсөх, Шадар сайд Улсын онцгой комиссийн дарга Энх Төвшин нарт мэдээлсэн. Бригадын генерал Ариун Буян 10 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагт утсаар ховлогдож 9 минут гарсан 10 хүн сураггүй байгаа 17 уушны талаарх мэдээллийг өгсөн. Эрен хайх ажиллагаанд нийт 70 албан хаагч 13 техник хэрэгсэлтэйгээр Байгаль орчны улсын байцаагчийн хяналтын цэгт ирсэн. Уг цэг нь Отгон дөнгөр уулын бэлнээс 12 км-ийн зайтай. Уулын бэлээс ослуулсан зай хүртэлх зай тодорхойгүй, цаг тодорхойгүй. Явганаар уулын бэлээс оргил өөд 8 цаг атгаж хүрэхээр ийм одоо хэмжээтэй газар байгаамаа, бэрхшээлтэй газар. Отгон дөнгөр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөртэй. Ууланд авиралт хийсэн уулчид оргилоос 50 м орчим газар 3 цуваа болж бууж явахт нь засан нуран үүсч урд хэсэгт явж байсан 2 бүлгийн 17 уулчин засанд орогдож нурангад өчөж сураггүй болсон. Отгон дөнгөр уулын орчим нислэг тэрэг аюулгүй буух хөөрөх талбайн солиуцлыг өглөөний 6 цаг 10 минутанд мэдгдсэн. Онцгой хуулийн 5 алуу хаагч 3 уучны хамт нөхцөл байдлын тандах судлах зорилгоор өглөөний 6 цаг 05 минутанд Отгон дөнгөр уул руу авиралт хийсэн. Улсын онцгой комисс 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн онцгой засаг дарга онцгой комиссийн дарга Бацайхантай холбогдож цагийн байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өгсөн. Мөн ажлын хэсгийг байгуулж, штаб байгуулж ажиллах чиглэл өгсөн. Ми 171 эцэг тэрэгний түлшийг Завхан аймаг дахь нисэх буудлаас цэнэгдэгчийн хамт Отгон дөнгөр сум руу хөргүүлсэн. Цаашид эрен хайх аврах ажиллагаанд дахин нэмж нислэг тэрэг хөөргөх, шүхэрчин, аврагч, уулчид, хологдох мэргэжлийн хүмүүсийг зайлшгүй явуулах шаардлагатай байгааг илтгэн танилцуулж байна. Илтгэж дуслаа. Тэгээ Монголд одоо 20-од ийм уулын спортын одоо ийм бүлэг байдаг юм байна. Тэрнээс 10-аад нь одоо яг энэ уг одоо хороонд харьяалагддаг.
бусд нь одоо харьяалагддгүй. Яг энэ удаагийн бүлэглэл бол Улын спортын мастер Сүрэнжив гэдэг хүнээр ахлуулсан. Ерөнхийдөө ийм явганаар авахлт одоо хийх одоо ийм бүлэг ийм нэгдэл ийм хүмүүс байсан. Тэгээ ингэж энэ бүлгээс хэвэл зөвшөөрөл аваагүй явсан. Отгон тэнгэр уул маань өөрөө одоо авиралт хийхийг хоригдсон хориглолттой. Цаг хугацааны хувьд одоо онцгой байдлын алуунаас болон усын онцгой комиссаас 20-аас 22-ны хооронд одоо цаг уурын одоо хүчтэй сахилах шороо шуурхтай гэдгийг бол одоо удаадараар мэдгдсэн. Үүнээс 7 нэмэгтэй 20 эрэгтэй гэсэн тоогоо. За уулын клубын нэрсгээд Хоризон клуб 9 хүн байна. Алхад хамтдаа алх цай клубээс 8 хүн, Оргилгээд клубээс 1 хүн, Хайрхан клубээс 1 хүн, DCI Hiking клубээс 1 хүн, Sky Run клубээс 1 хүн, Сонирхчийн клубээс 6 хүн гэсэн одоо ийм мэдээлэлтэй. Өөрөөр хэлбэл одоо янз бүрийн одоо мэрэгжил төвчний одоо сонирхч хүмүүсийн гэдэг нь ойртуулсан байна гэж харж байгаа. За дотор нь бол уулын чиглэлээр мэрэгжсэн хүн бол эхний ээлжтэй мастер байж байна. За одоогийн байдлаар яг буугаад ицсэн 10 хүмүүс дотор бол 2 эмэгтэй байж байна. За бусд нь бол эрэгтэй хүмүүс. Бусд нь үлдсэн эмэгтэйчүүд ерөнхийдөө бол одоо алга болсон, сургуу болсон гэсэн хүмүүсийн тоонд ингээд байж байгаа. За бидэнд өгсөн зарим мэдээлэлээр бас гэр бүлийн бас 4 хүн бас энэ дотор бас явж байгаа гэсэн мэдээлэл бас ирсэн байгаа. 3 ОИ-ийн 5793 өхөө А, 8196 өхөө А улсын дугаартай 3 бүргэн автомашин Сүрэнжив цэлмэн ахлагчтай 27 иргэн Отгон тэнгэр ууланд авирална гэж очсон байгаа. Отгон тэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Иш Батмын тус иргэдэд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 2-ны А 25 доот Отгон тэнгэр хайрханд аялах журам, аяллаа зам, чиглэл батлах тухай тушаалыг танилцуулж авиралт хийлгэхгүй гэж саатуулж хонуулсан. Гэсэн боловч 3 одоо автомашинтай хүмүүс маань 10 дугаар сарын 21-ний өглөө 7 цагт зөвшөөрлгүйгээр одоо хяналтаас гарч өөрсдөө авиралт хийсэн мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд холбогдох албан тушаалтан цагдаа хөгийнхэнд бол хандсан боловч одоогийн байдлаар тухайн шилжүүлэлттэй сүмийн засагтайганд хамгийн газар тэрэнд явах хүмүүс алга байна. Ийм учраас боломжгүй гэдэг онцгой байдлыг бус холбогдох байгууллага руу байгаль хамгаалагч нар бол мэдээлэл өгсөн байгаа. 30 орчим минут болоод тэгээд ерөнхийдөө буухт чиглэл рүү яваад саяны буужилсан 10 хүн бол энэ 27 бол дотор 3 бүлэг болж хуваагдсан байна. 3 бүлэг болж хуваагдтаа баг болон бол хоорондоо нэг олсоор холбогдсон юм байсан. Тэгээ хоорондоо бол 20-30 метрийн зайтай явсан гэж байна. Энэ буужилсан одоо 10 хүн бол сүүлийн бүлэгт явж исэн. Тэгээд буухад ерөнхийдөө харанхуй 6 цаг үед харанхуй болсон. Тэгээ сургаггүй болсон гэж байна. Тийм учраас сургаггүй болсон учраас ерөөсөө энэ хүмүүс энэ 10 тэндээ хонсон байгаа. Тэндээ газар дээр шүү тэндээ хоноод тэгээ өглөө нь бууж ирэхдээ одоо яг ийсэн зам бүр нь байхгүй гэж байгаа. Бууж иж явсараад бидийгээ тэгээ энэ хоёрын хооронд яваад нэг холбоо ирэх газараа ирсээр л тэгээд өдрийн 1 цаг 2 цаг үргээд ингээ хаамаг цаг хугацаа алдсан юм л байл. Өрөөд ирсэн байх. Тий, өрөөд ирсэн байхгүй. Эргээд бас өөртөө энэ 10 хүнээс 3 хүн буцаад нэг жолоочтой дөрүүлээ эргэж бас тэр оргил руу аваад тэгээ ерөөс тэнд ямар нэг мөр байхгүй байна гэсэн мэдээг хүчтэй шин бол бидэнд өгсөн. Өнөөдрийг хүртэл одоо тийм иргэн хайх сонирхол явуулж байна. За ерөнхийдөө шинэ өнгөрсөн бид бол мэдээг бол өдөр 2 хагас мэдээ авсан. Тэгээд Завхан аймагт ажиллаж исэн Оройдын генерал, Орон буйн генерал ахлуулсан одоо уулчт эндийн багийнхныг бол тэндээс нь гарсан. Аймгийн төвч 200 км зайтай юм байлаа. За ерөнхийдөө орой 8 цагийн үед бол манай баг бол Отгон суманд бол очсон. Отгон сумаас дахиж 2 цаг гарan яваад одоо уулынхаа бүдгөө тэр одоо байгаль хамгаалагчийн одоо байгаа тэцэгт хүрсэн. Сая өглөө 6 цагт ерөнхийдөө бүх иргэлийн ажиллагаагаа гигэ оронгод эхлүүлсэн. Ийм л өчлөө байдаг. Ерөнхийдөө цагуурын байдал одоо эрг сөрөг 2 талтай байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 21-22-нд бол тэнд бол одоо цагуур бол харьцан дулаахан байсан учраас нэг ууланд байсан цасм нэршил маш их одоо мөссөн ийм одоо байдалтай байгаа. Энэ юу гэхлээр зэрэг энэ яг үйл ажиллагаа явуулахад бол бас их төвөгтэй нэгдэл. Нөгөө талаас бас нартаа өнөөдөр ч нартаа дулаан гэсэн мэдээлэл орж иж байгаа. Энэ юу гэхлээр зэрэг 90 хайх үйл ажиллагаа агаараас болон одоо асаас явуулахад бас тийм тохиромжтой цаг хугацаа гаргадаг. Тэгэхээр аль аль тал нь бид байна. Одоогийн нөхцөлөөр бол энэ өдөртөө 7-8 градус байхаар энэ төл байдал ажиллаж байна. Шөнөдөө 13-аас 18 градус байна гэсэн мэдээ ирж байгаа. Улсын онцгой комиссийн орлоготоор онцгой байд ерөнхий газрын дарга Хошууч генерал Баатарл. Замангийн Отгон сумын Отгон тэнгэр ууланд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авиралт хийгээд буцагсандаа цасан нурангад өртөж сургаггүй болсон 17 иргэнийг эрен хайх аврах ажиллагааг газар дээр нь зохион байгуулж үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах
нэрвэгсдэд тусламж үзүүлэх, тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагыг нэгцэх төвлөрүүлж ажиллах. Дараа нь эрен хайх аврах ажиллагаанд дайжлагдан ажиллаж байгаа албан хаагчид иргэдийн амнаас аюулгүй байдлыг сайн хангаж осол эндэгдэлгүй ажиллахад анхаарах. 2. Эрүүл мэндийн сайд улсын онцгой комиссийн гишүүн Саран Гэрэл. Яаралтай эмнэлгийн тусламжийн багийг шуурхай албаны машин эмнэлгийн хэрэгцээ зүйлсээр бүрэн хангаж ажиллах. 3. Зэвсэгтөвчний жинж давын дарга улсын онцгой комиссийн гишүүн Генерал Даваа. Эрен хайх аврах ажиллагаанд зэвсэгтөвчний жинж давын анги, салбар, техник, хүч хэрэгслийг шаардлагатай тохиолдолд дайчлан оролцуулж бэлтгэл бэлэн байдлыг хангуулах. 4. Завхаа аймгийн засаг дарга онцгой комиссийн дарга Баат сайхан. Эрен хайх аврах ажиллагаанд дайжлагдан ажиллаж байгаа албан хаагчид иргэдийг түр орон байр, майхан, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин техникээр хангаж сэтгэл зүй чимчиг ажиллуулах. Завхаа аймгийн онцгой комиссийг хуралдуулж шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллах. 5. Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга улсын онцгой комиссийн гишүүн Чимбатад. Үүрэн телефоны оператор Unitel ХХ компаниас сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг яаралтай гаргуулж эрлийн ажиллагаанд ашиглахад дэмжлэг үзүүлэх. 6. Улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Инкамар. Үүс нөхцөл байдлын талаарх мэдээлэл улсын онцгой комиссийн ажлын албанд нэгтгэн холбогдох байгууллага эрх бүхий албан тушаалтан шаардлагатай мэдээлэлээр тухай бүр хангаж ажиллах. Завхаа аймгийн онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж улсын онцгой комиссаас гарах шийдвэрийн төслийг танилцуулах. Улсын онцгой комиссийн шуурхай бүлгийн болон уг арга хэмжээнд дайжлагдан ажилласан албан хаагчдын томилт бус зарлыг нэгтгэн хянаж засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх. 7. Улсын онцгой комиссийн гишүүдэд улсын онцгой комиссийн хуралдаанаар хилцсэн асуудалд холбогдуулан олон нийтийн нийгмийн сүлжээнд буруу тушаа мэдээлэл тархахаас сэргийлж ажиллахыг тус үүрэг болгож байна гэсэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга 7. Цагдаагийн ерөнхий газрын дарга улсын онцгой комиссийн гишүүн цагдаагийн хурандаа Инктөрд осол болсон газрыг хамгаалтанд авч хэв журам сахиулан шүүх шинжилгээний үйл ажиллагааг сайтар зохион байгуулах.